Хүүгүүдийг багаас нь охидод гар хүрч болохгүй гэж сургадаг. За харин нөгөө талд охид хүүгүүдийн биед халтдаг тохиолдол нийтлэг байдаг. За энэ нь хүүхэд багаасаа хүний эрхийн мэдрэмжгүй өсөж байгаагийн нэг илрэл болохыг мэрэгжилтэнгүүд онцолж байна. Тэгээд юм хүмүүнд болохгүй ууралсан үедээ нэг зохиож авдаг юм. Манай нанер бол тэгдэг нэг. Тэгээд манай ангийн хүүхдүүд ч гэсэн баг адилхан. Яг заримдаа бол бид нар өөрсдөө буруугаас олж зогоолдог л да. Тэрнээс бас зарим зүгээр хий зэргээр бас зогоолчихдээ. За заавал эмэгтэй хүн гэлтгүү багш үе тэнгийнхний дээрлэх том ах эгч нар нь хүүгүүдэд гар өрөхөд тэрийг нэг хүмүүст ярьдгүй болохоор тэр нь ингээд сэтгэл готролд хүрдэг баг. Охтууд хэрэг ингээд хурж болохгүй инээ тэрэ дөнгөтэй зөрүүлэл хүүгүүд хэрэг дураараа хурж болно инээ тэр гэсэн зүйлээс эн чинь бас над шиг адилхан бие хүн хувийн орон зайтай үзэл бодолтой эрүүл мэндтэй. Тийм учраас энэ хүний хувийн орон зай энэ үнэт зүйлсүүд нь би халахгүй байх нь өөрөө чухал юм а гэдэг зүйлийг энэ нийгмээрээ бүгдээр ойлгож авахыг хүсээсэй л гэж ер нь бодож байна. Энэ мэт эцэгчүүд хүүхдүүд өөрсдөө нэгнийгээ ухамсаргүйгээр хүүсээр нь ялгуурлах хандлага түгээмэлвэсээр байна. За иймээс хүүсээс нь үл хамааран хүн бүр адилт их ширхтэй гэдгийг багаас нь ойлгох нь чухал юм а. Охтууд сүүлийн үед ингээд гараад байгаа нөгөө энэ уламжлалт ойлголтоос шалтгаалаад за эмэгтэй хүүхэд бол баг эрэгтэй хүүхдийг зохиож болдог. Эрэгтэй хүүхэд бүрийгээд ингээд зохиолоод байж ойлголтыг биднэрт ингээд нийгэмд ингээд нөгөө буруу ойлголт ингээд түгээд явуулчихлаа. За энэ дээр бол эцэг их сургууль хүмүүжүүлэгч нь байна. Энэ охид хүүгүүдийнхээ тэгш оролцоог хангаж энэ гендрийн тэгш оролцоо гэж юу юм бэ гэдэг ойлголтыг эрх мэдлийн болон хүүсийн ялгамжтай байдлын асуудлыг дэлгэрэнгүй ойлгуулж өгөх юм зүгээр. Тэгэхээр бид нарт ирж байгаа энэ одоо нэг цохилтч гэдэг юм уу бие махбод энэ чинь өвдөх нь бол ижилхэн байгаа шүү дээ. Тэгтэл яагаад хүүгүүдийг зохиж болоо охтуудыг зохиж болохгүй байгаа юм те. Тэгэхээр энэ дээр бол бид нар эцэгчүүд, залуу эцэгчүүд ч гэсэндээ багаас нь охтуудаа адилхан бас хүний биед хүрж болохгүй, хүний эрхэнд талдаж болохгүй гэдэг хүн гэдэг утгаар нь ингэж өсгөх талаар одоо эцэгчүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Эцэгчүүд охидод илүү их цаг гаргаж анхаарал хандуулдаг бол хүүгүүдэд харьцангуй бага цаг зарцуулдаг нь судалгаанаас харагдсан байна. За мөн хариуцлага тооцох байдал хүүгүүдэд илүү хатуу байдлаар тусдаг. Эцэгчүүд өөрсдөө хүүгүүдтэй ингэж ханддаг тул үеийнгийн охидч мөн тэднийг өөршгөө өвднө гэдгийг мартчихдаг. Иймээс охидод ч мөн хүүгүүдийг хайрлаж хүндлэх соёлыг багаас нь сулгахыг тэд хүсэж байсан юм а.